За шөнийн мэнд хүргэе. За энэ өнөөдөр чих гайхалтай өдөр байна. Өнөөдөр шинэ хүн мэдлэгээд тэгээд шинэ хүнийг хүлээж авах хоорондоо лайв хий гэж бодод ороод ирлээ. Тэгэхээр 3 сарын маргааш 3 сарын 10-нд зарлагдах хайрын бүжиг сургалтанд маань хүмүүс хизээ эхлэх юм бэ? Юу болсон бэ? Яах юм бэ гэж асууж байна. Яг яаж явах юм бэ гэдэг мэдээллийг асуусан. Тэгэхээр өнөөдрийн лайв сэдэв маань сөрөг мэдрэмжийн талаар. Тэгэхээр бидний дотор яаж сөрөг мэдрэмж хизээ үүссэн байд юм бэ? Ялангуяа эмэгтэйчүүд бид нар бүсгүүчүүд бид нар бага насндаа авсан сэтгэлийн гэмтэлтэй холбоотойгоор сөрөг мэдрэмжтэй холбоотойгоор надад тандж байгаа маш олон эмэгтэйчүүд ийм сөрөг мэдрэмжтэй байна. Энэ нь бага наснд нь үүссэн гэдгийг төдийлөн ойлгодгоо. Яг одоо болоод байгаа гэр бүлийн асуудал нөхөртөөгөө үүсэж байгаа зөрчилийн нэг шалтгаан нь бага наснд авсан сэтгэлийн гэмтэл гэдгийг төдийлөн ухаарч ойлгоогүй байдаг. Тэгэхээр энэ дээр бас хуваалцах гэсэн юм аа. Ягаад гэвэл бид нар ялангуяа бидний багад байхад их нийгэм эрэгтэй хүмүүсээс ирж байгаа гэмтлүүд маш их байсан эцгийн эрэгтэй ёстой холбоотойгоор гэж хэлэхэд болно. Тэгэхээр над дээр ирж байгаа үйлчлүүлэгчд дээр багада эрэгтэй хүнээс айдас маш их авсан эмэгтэйчүүд ирдэг. Тэгэхээр санаатай болон санамсаргүй ирэх юм уу? Яг хөнгөн байдлаар ч юм уу, хүнд байдлаар ч юм уу хүчрхийлд өрцөн охтууд маань ирээдүйд гэр бүл зохиоход яг нөхрөөсөө тэр айцыг мэдрэмжийг мэдрээд идэг. Тухайн үедээ өнгөрцөө одоо би үнэхээр жаргалтай авир хөвчтэй болоо сайхан амьдарч ингэж ярьж байгаа боловч цаана яг нөхөртөөгөө дотн харилцаанд ороход нөгөө үзүүл маань дахиад гараад ирдэг. Тэр сөрөг мэдрэмжийн амтлаад идэг. Тэгэхээр энэ дотн харилцаа гэдэг зүйл маань энэ бидний амьдралыг сайхан мэдрэмжээр дүүрэх ёстой адил харамсалтай нь бид нар бага насндаа маш хүчтэй гэмтэл авсан эрэгтэй хүнээс айх айц ямар нэг хэмжээгээр авсан бол тэр мэдрэмжийн дахиж гарч ирсэнтэй холбоотойгоор дутуу мэдрэмж үүсдэг. Тэгээ нөгөөтэйгөр ингэдэг зүгээр энгийн хэвээ харилцаатай эмэгтэйчүүд нөхөртөөгөө харилцаанд орохдоо ямар ч асуудалгүйгээр кап мэдэрдэг бол эсэргээрээ бага насндаа гэмтэл авчихсан айцтай эрэгтэй хүнээс айх айцтай цэвэр хүчмтгий тийм охтууд байсан хүмүүс маань юу болдог вэ гэхээр яг тэр айцныхаа мэдрэмж очдог. Тэгээд яг өөрийгөө чөлөөтэй илэрхийлж тэндээс мэдрэмж авах нэтэл дотор нь зөрчил үүсдэг байгаа. Тэгэхээр үүнийг энэ нөхөр нь хань ижил нь ойлгодгүй жоохон хөлдөө эмэгтэй мэд хүлээж аваад магадгүй 3 дахь шитгээд асуудал гардаг. Тэгэхээр над дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүд яг энэ мэдрэмж ялангуяа дотн харилцааны блок зүйлтийг ажиллаад тэр блок нь тайлагдаад нөхөртөөгөө 10 хэдэн жил амьдрахтаа тийм гоё зүйлийг би амталж үзсэнгүй. Нөхөртөө ийм гоё халуун талаан айх айцгүй ийм сөрөг мэдрэмжгүйгээр харилцаанд орж үзсэнгүй. Энэ сэтгэлийн амар амгалан эрх чөлөө гэдэг зүйл чи ямар гайхалтай юм бэ гэдэг зүйлийг хуваалцаад талархаад дээрэс нь ажил үйлсэн бүтэн гэдэг маань бидний маш олон энерги талаар бидвхэн метафизикийн хүрээнд цаашлуул квант физикийн хүрээнд зөндөө энергиудыг судалдаг. Гэхдээ нэг энергиг орхичжээ. Тэр нь бидний секс энерги гэдэг зүйл. Тэгэхээр энэ секс энерги гэдэг зүйл маань бидний гэрүүл байхад, аз жаргалтай байхад, гэр бүлээ илүү бүтэн авч үлдэхэд цаашлбал амжилт зорилготой, амбицтай бидний хүсдэг тэр бүх зүйлийн суурь үндэс нь энэ энерги юм байна. Тэгэхээр энэ энергийг би судалсан юм шээ. Энэ цаашлуул бүхэл бүтэн 5,000-аас 8,000 жилийн хугацаанд хятадууд даавчууд судалж исэн дорн дахин дөрвөлжлүүлээд Америкт дотны харилцааг судлаач сексологч эрдэмтэд судалган гаргаад иржээ. Тэгэхээр сөрөг мэдрэмж гэдэг зүйлийг ганц л зүйлийг сануулсан хэлэхэд сөрөг мэдрэмж гэдэг зүйлдээ тулж ажиллахгүй бол тэр бага насндаа очисон гэмтэл рүү очиж засахгүй бол өнөөдөр ямар ч маск жаргалтай маск зүгээд болж ийна бүтчихнэ илүү бүтэн байна гэж ярихаас илүүтэйгүр энэ зүйлийг бид нар дутуу мэдрэмжийг хүүхдэд дамжуулан өгдөг хамгийн эрсдэлтэй зүйл нь тэнд байна. Бид нар ийм дутуу мэдрэмжтэй өөртөө итгэлгүй дээрэс нь ингээд эрэгтэй хүнээс айх айдсаа хумсралгүйгээр хүүхдтэй охтуудаа дамжуулаад өгчөгдөг. Энэ хамгийн аюултай зүйл байгаа байхгүй. Бид нар аавс нь айгаад ийн гэдэг мэдрэмжээ илэрхийлж чадахгүй. Яагаад гэвэл бид нар мэдрэмжээ таньж сураагүй. Бага насндаа магадгүй хамаатныхан ч юм уу холын эрэгтэй хүн ингээд айлгцсан тохиолдол маш их байдаг. Тэгээд тэрийгэ хэлж чадахгүй ялангуяа хилээ хазаад өнгөрцөн байдаг. Магадгүй тэр хүчрхийлд өртөжсэн ч юм уу энэ сөрөг муухай дурсамжаа хүнд ярих юм бол буцаад тэр эмэгтэй баг буруу болдог тий. Тэгэхээр тийм нийгэмд амьдарч исэн болохоор нээлттэй өөрийгөө хэлж чадахгүй болсон. Дээрс нь бүр тэр мэдрэмжээ өөрөөсөө бүр бузар муухай гэд дарчихсан байдаг. Гэтэл энэ зүйл чинь бидний энергийг, энэ амьдралыг нэг айтайхан сэтгэлийн амар амгалан туулахад хамгийн их хүчтэй зүйл мань байна. Гэтэл яадаг бид нар тэр зүйлийг хэлэх юм бол баг онгоонд орно нийгмээс тасарна эсвэл ингээд муухай нэрийг зөөн гэж айдаг. Гэтэл энэ их айгаад ах зүйл биш ээ. Бид нар
би эрэхтэн өнөөдөр энэ хил нүд ам чихийг бол ингээд хүний хажууд миний чих жаахан өвдөөд эсвэл нүд маань бүлцэн байна давхраа ойлё гэж ярьж чаддаг хэрнээ яг энэ дотны харилцааны асуудал энэ эмэгтэй хүний бие физиологийн асуудал дээр яадаггүй дандаа ичингүрдэг нууж идэг энэний талаар ярьсан хүнийг баг галзуу солиотой гэж ярьдаг. Гэтэл эн чинь л бидний энэ яг энэ эргэтэнтэй адилхан би эргэтэнтэй адилхан нэг биеийн маань хэсэг шүү дээ. Тэгэхээр энэ ёс зүйн ойлголттой биш анагаах ухааны ойлголттой хэдүүлээ нэг талаас нь харж үзсэн судалгаан дээр маш олон гэр бүл дээр нотлогдсон аргуудаар 20 техникээр хэдүүлээ энэ асуудлаа шийдъя. Дээрэс нь маш олон эмэгтэйчүүд ингээд шээс задгааралтай ингээд ханихаар бараг дуусгандаг. Дээрэс нь ингээд хүүхэ олон удаа хүүхэд гарснаас хойш бараг л ингээд мэдрэмжгүй болцсон гэдэг зүйлүүдийг бас хуваалцдаг. Тэгвэл энэ бүхэнд чинь бас дасгалаар энийг эмчлээд өөрийгөө танин мэдэх. Магадгүй та 10 хүүхэдтэй ч байж болно, 10 жил нөхөртөө байсан ч байж болно, та үнэхээр супер туршлагатай ч болно. Гэхдээ та бие эрхтнийхээ энэ мэдрэмжийг танин мдээгүй бол энэ зүйлд суралцаагүй байна гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг хуваалцаж сурцгаая 30 хоногийн турш өөрийгөө танин мэдээ цаашлуул энэ дасгал энийг бүр гүнзгий нууц шатанд нь судалъя. Тэгэхээр бид нэр мэдлэггүйгээс болоод маш олон зүйлийг мөнгийг цаг хугацааг тэгээд дээрэс нь алдаануудыг хийдэг. Тэгэхээр энэ зүйлийг багасгая. Дээрэс нь явж энэ юуг зориод энэ зүйлийн талаар яриад энэ сөрөг мэдрэмжийн талаар ярьдаг вэ гэхээр нэг жохын сөрөг мэдрэмжийг битээ аваасай, нэг үн өвдөлтийг битээ аваасай. Насан туршдаа өөрийгөө муухай мэдрэх мэдрэмж ямар муухай байдаг вэ гэдгийг маш олон эмэгтэйчүүдийн харцнаас харж болж байна. Тэд нар хэлж чаддаггүй. Би багадаа нэг ийм зүйл дүртцсэн юм аа. Тэр ах намайг айлгсан. Тийм зүйл болсон гэж ярьдаг хэрнээ өнөөдөр нөхөртөөлж хэлж чадахгүй, хин нэгэнд энэ сөрөг мэдрэмжийг илэрхийлж чадахгүй, өөрийгөө буруутай мэт бодож идэг тэр мэдрэмж бол үнэхээр аимшигтай. Гэтэл хин нэгнээс болсон зүйлийг буруутгаад өнгөрөөд тэр айцтай хүнийг жигшээд дотор үзээ ядад өнгөрөөцсөн байдаг. Тэр хүний муухайг явуулсан. Гэтэл хиний амьдрал тэр саад болдог вэ гэхээр тэр хүнийг жигссэн хин нэг ингээд амьдралтаа оруулахгүй үзий ядсан тэр зүйлүүд маань өнөөдөр бидний амьдралд гай болдог байгаа байхгүй. Тэгэхээр энэ сөрөг мэдрэмжээ өөрөөсөө нуугаад ингээд далд тухамсартай бүр булшилцсан юм шиг авч хизээч тэрийг засаагүй цагт тэр үргэлж биднийг хоргоосор байдаг. Тэгэхээр энэ зүйлийг заавал тэндээ буцаж очиж заавал тэндээсээ эрх чөлөө амар амгаланг олж авч засч ийж энэ сэтгэл гэдэг зүйлийг эдгээж ийж цаашдаа бид нар тэр хөнгөн жаргалтай аз жаргалтай амжилттай бусад чиг амьдрна гэдэг тэр зүйлд хүрэх юм аа. Тэгэхээр аливаа зүйлийг үндснээс нь эхлэе уг шалтгааны нарилгыг. Тэгэхээр танд өнөөдөр эрэгтэй хүнтэй холбоотой айцын мэдрэмж, сөрөг мэдрэмж байна уу? Ажиглаарай, орой минь манайхаа сөрөг мэдрэмж байна уу гэдгийг ажиглаарай. Бид нар энэ мэдрэмжээ танин мэдхээ болцсон байдаг. Яагаад мэдрэмжээ таньдгүй гэхээр бид нарыг уйлж болохгүй, орондоо уйлж болохгүйс ингээ уйлахаар муухай олчдаг гэж мэдрэмжийн маань дардаг байсан. Хитрхи энийг юм бол чанга гинэх юм бол айлгүй байна гэд мэдрэмжийн маань дахиад дарчдаг байсан. Тэг гуниглах юм бол юундаа ингээд гансраад байгаа гэдэг ч юм уу. Гэх мэтээр бид нарыг хүүхэд байхаас ахуулаад мэдрэмжийн маань хүчээр дардаг байсантай холбоотойгоор өнөөдөр би яг айгаад байгаа мó? Өнөөдөр энэ нөхрөөс болоод энэ айц үсээд байгаа мó? Эсвэл бага насандаа би эрэгтэй хүнээс авах айцтай байсан юм уу гэдгийг ялган таньж чадхаа байчихсан байдаг. Тэгэхээр энийг ялган таньж өөрийнхөө мэдрэмжийг барьж авч би яг юуг мэдрээд байгаа энэ харилцаанаас нөхрөөс мэдрээд ийн үү эсвэл бага насандаа мэдрээд ийн үү энэ гэр бүлийн асуудлын шалтгаан одоо цагтаа байгаа мó өнгөрсөн цагтаа байгаа мó гэдгийг ялгадаг болсон цагаас эхлээд бид нар сэтгэлийн илаашил гэдэг зүйлийг бий болгоно. Тэгэхээр хин нэгийг буруутгах бол амархан л да. Үнэхээр бага насанд яг тийм гэмтэл үүсгэжсэн эрэгтэй хүнийг үзээ ядах амархан. Гэхдээ тэрийг тавьж явуулаад уучлаад дээрэс нь ингээд тэр хүнийг уучлснаар би өөрийгөө хөнгөлж гинэ хөнгөлөөд ингээд эртөө хүнээс айх айцгүй аавтаа намар амгалан амьдарснаар хүүхдээ элэг бүтээн амьдруулах боломжтой болж гинэ гэдэг гаргалгаан дээр төвлөрөх шийдэл дээр төвлөрөх нь илүү оновчтой зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг одоо орж байгаа одоо эсвэл сөрөг мэдрэмжээ яг одоо цагт болоод ингэж андуурж идэг. Гэтэл өнгөрсөн цагт гэмтэл автсан зүйл одоо эрэгтэй хүнээс гэмтэл автсан зүйлүүд маань яг одоо гарч ирээд яг одоогийн ижилхэн орчин нөхцөлд очсон юм шиг мэдрэмжийг төрүүлээд төөрөгдүүлж явдаг байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр төөрөгдгөө болио өнгөрсөн цагт байгаа тэр сөрөг мэдрэмжүүдээ сэтгэл дотроос тавьж явуулаад тэр хүнийг уучлахаар бол уучлаад өнөөдөр өнгөрсөн цаг хугацааг өөрчилж чадахгүйгээс хойш нэг л зам байна бид нар сэтгэлээ засах өөрийгөө чөлөөлөх сэтгэлийн амар тайван байлгах айц гэдэг мэдрэмж гуниг харуулсал энэ бүх мэдрэмжээс бид нар тавьж явуулах хэрэгтэй юм. Тэгээ дээрэс нь ганцхан энэ дотны харилцааны талах мэдрэмжийн талаар ярьдаггүй өөрийгөө танин мэдэх талаар магадгүй бид нар хин нэгнийг алдчихсан хин нэгнийг насараад алдчихсан тэр сөрөг мэдрэмжийг дахиад эсвэл хин нэгэнд хаягдчихсан ээж аавдаа гологдчихсан мэдрэмжтэй охтууд үргэлж айцтай байдагтайгаас холбоотой нөхөртөө хаягдах байгаа юм шиг айцтай нөхөртөө гологдох байгаа юм шиг энэ дутуугийн мэдрэмжтэйгээр өссөн охтууд маань
нөхөр нь хичнээн дүүрэн хайрлсан ч гэсэн энэ мэдрэмжээс салахад үнэхээр хэцүү байдаг. Яагаад гэвэл бид нар насан туршдаа тэр дутуу мэдрэмжтэйгээ айцтайгаа өсчихсөн. Гэхдээ наанаа маш хүчтэй эмэгтэй энэ дүр тоглож идэг. Үнэхээр л тэр хөнгөөр амьдрч чадна би хүчтэй эмэгтэй гэдэг багийг зүүдэг. Гэтэл цаанаа нэг жижигхэн охин дахиад л нэг эрэгтэй хүнд хаягдчихгүй юм шиг гэдэг айцтай байдаг. Яагаад гэвэл бид нар багад байхад аав ээжүүд ингээ орхиод явчихсан сэтгэлийн гэмтлээсээ болоод тэр сөрөг мэдрэмж маань яг одоо далд хонцроос гарч ирж байна. Сэтгэл дотроос гарч ирж байна гэдгийг хизээш бид нар синхрон ойлгох чадваргүй л байдаг байхгүй. Тэр энэ мэдлэгийг ойлгоод цааш нь үргэлжлүүлээд өөрийгөө танин мэдээд дотгошоогоо нэлээд гүнзгий орж тэр зүйлийг мэдэж аваад чөлөөлөгдөж байгаа эмэгтэйчүүд үнэхээр гайхалтай. Нүдэнд нь ингээ нэг баярын нулимстай байгаа байхгүй. Тэр энэ кейсүүдээсээ ярих юм бол нэг эмэгтэй маань нөхөртөө 10 хэдэн жил амьдрахад дандаа айцтай дүүсэн. Наана ингээд жоохон дуртай юм шиг юм нөхөртөө юм мэдрэмжтэй дотны харилцаан дээр байдаг байсан авч цаанаа хүрх бүрт найдаг байсан. Ингээд гарт нь өрхөөр би айдаг. Миний биеинд ингээд эртхэн өрхөөр айдаг тийм айцтайсан. Тэгэхээр би энэ гэр бүл нөхөртөө тэр надрал бити хүрээсэй гэж боддог байсан. Гэхдээ би нөгөө жам юм болохоор ийм зүйлийг хийдэг байсан гэдэг тайлбар хэлдэг. Гэтэл энэ мэдрэмжээс салхаас нааш дандаа гимшил дандаа гимтэл аваад байгаа тэр дахиад тэр мэдрэмжийн сэргээд байгаа учраас юм аз жаргал дандаа гуниг харуулсал тэгээд өөр зүйлд донтох эмгэгийн хүртэл амьдралдаа дуутчихсан байсан. Тэгээд яг шалтгаанаа хэлж чадахгүй мэдээж эмэгтэй хүн багтаа ийм асуудалтайсэн бол нөхөртөө хэлэхэд үнэхээр хэцүү шүү дээ. Би багтаа ингэж хүчрхэл дүртчихсэн маа ингэж хэлэхэд хэцүү учраас ингэж дотроо тээгээд шаналаад яваад байдаг. Зарим нь бүр мартахыг л зүгээр хүсчихсэн байдаг болохоос биш мартаагүй байдаг аахгүй. Бид нар аливаа зүйлийг март заа гэдэг өөрийгөө хуурж байдаг. Гэхдээ эзэж мартаагүй мэдрэмж үлдчихсэн байдаг. Тэгэхээр энэ мэдрэмжийгээ ажиллаад энэ мэдрэмжтэйгээ ажиллаад өөртөө амар амгалан эрхчлөлөө өгснөөр маш олон эмэгтэйчүүд чөлөөлөгдөж байна. Тэр нь яаж байгаа гэхээр нөхөртөө мэдрэгдэж эхэлж байна л да. Сэтгэл дотроо өөртөө ихтэй болно гэдэг нь хин нэгэнд гологдох айцгүй, хин нэгэнд хүчрхийл дүртчихсэн эрэгтэй хүнээс айх айцгүй ийм эмэгтэй болж хувирснараа нөхөртөөгөө нээлттэй харилцаж чаддаг болж байна л да. Хаанаас санаатай эмэгтэй эсвэл юм чулуучсан эмэгтэй бий болдог вэ? Мэдээж хайр дутуугаас тэгээ дээрэс нь нийгмийн сөрөг харилцаанаас бид нарыг багад нийгэм заримдаа их хатуу байсан. Нэг үг хэлэхэд үнэхээр л хатуу байсан. Эмэгтэйчүүдийг хүчрхийл дүрцсэн тохиолдолд юу ч хэлдэг гэхээр чи нэг жаргон жавсараад өөрөө юм болчлаа гэдэг хүмүүдэг маш олон эмэгтэйчүүдийн амнаас сонсож байгаа байхгүй. Тэгэхээр трийг нуугаад юугаач ярьж чадгаа байц яг бугшаад ялзраад сэтгэл дотор нь бүр аимшиг юм зүйл болцсон байхад өнөөдөр эмэгтэйний хатуу ухаан төвчин гэдэг яриад сэтгэлийн маш хүнд гэмтэл рүү бүр ёроол руу нөхрөө унтсан эмэгтэйчүүдтэй ажиллаж юм л да. Тэгэхээр тэрэндээсээ гараад амар амгалан эрхчлөө энэ зүйлийг эрэгтэй хүн гэдэг чинь тийм амар зүйл биш юм байна. Хайрладаг зүйл юм байна. Ир имийн жамын гэж байдаг юм байна. Энэ зүйлийн ачаар би хүүхэдтэй болсон юм байна гэдэг зүйлийг ойлгоод тэр дотор байгаа жохоо охиныг аргадлаад нилээ уйлуулад сулсны дараагаар юу болдог вэ? Тэгэхээр дараа нь талархал ирсэн. Талархлууд юу гэж ярьдаг гэхээр би нөхөртөөгөө хизээч ийм эрхчлөөд ийм айцгүйгээр байж чадсангүй, байж исэнгүй. Энэ мэдрэмжийг нөхөртөө өгсөн чинь нөхөр маань 10 хэдэн жилийн хугацаанд юусоо ийм мэдрэмжийг авч байгаагүй. Чи шинэ хүн шиг болчих, өөр хүн шиг болчих гэж хэлдэг байсан. Хэлсэн гэдэг талархлуудыг авахд үнэхээр гайхалтайсэн. Үнэхээр яг бид нар маш олон зүйлээс аз жаргал эрхчлөөг хайдаг. Гэхдээ аз жаргал эрхчлөө яг бидний сэтгэл дотор энэ гэр бүлийн харилцаа гэдэг зүйл дотор байдаг. Тэгэхээр холын одыг харахаас илүү ойрын дотор байгаа зүйлийг харуул илүү амар амгалан болдог гэдгийг олон хүний кейсэн дээр харж болж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд тархин дотор зөндөө блокод үүссэн гэж зөндөө ном зохиол уншдаг. Тэгвэл бид нар нэг хэсгийн блок маань сексийн блок гэдэг зүйл үүсчихсэн байдаг. Ээжийг нь маш муухагаар доромжилдаг охтуудын хувьд өөрийгөө ч муухай гэж боддог. Харамсалтай нь эцэг эхчүүд сэтгэл хөдлөлөө удирж чадаагүйтай холбоотойгоор энэ дотны харилцааны талаар маргааныг эмэгтэй хүнийг муухай гэдэг үгүүдээр хэлснээр ээжийг нь зөвхөн гэмтээгээ зогсохгүй охтуудаа гэмтээж байгаа аавд анзаардаггүй. Ээжийг нь маш муухагаар хэлж яана л та одоо тэр өмнөдийг энд дурсаад явах. Дандаа л бэлхүүснээс доош хэрүүл хардсан өөртөө итгэлгүй бас л нэг гэмтэлтэй хоёр аав ээж нь хэлчихэд хүүхдийн хажууд хэрэлдэхтэй эргээд хүүхдүүдийнхээ гэр бүлийн амьдралыг сүйтгэхэд байна. Ээжийг нь маш муухай бузар булаагаар дуудсан охтууд өөрийгөө яг тиймэр л мэдэрч өсдөг. Тэгэхээр магадгүй ирээдүйд яг л тиймэр дуудах тийм орчинд өөрөө очдог. Яг тэр эрэгтэйг сонгоод яг л тэр хэрүүл үргэлжилж явдаг. Тэгэхээр нэг бол энэ муухай хараа шиг сэтгэлийн гэмтэл гэдэг зүйл бол өвлөгддөг гэдэг өмнөх лаяар би ярьж байсан. Тэгэхээр өөрийг ингэж үн цэнийг мэдэрдэггүй дандаа ингэж доош нь хийдэг. Яг аав нь ээжийг хүндэлдэггүй байсан. Яг тийм залууг яг даал тухамсар гэдэг зүйл яг дотн зүйлээл энэ минийх юм байна гэж хүлээж авдаг байгаа байхгүй. Жишээ нь бид нар яадаг вэ?
реклам баахан бөмбөгдүүлдэг лифтэнд эсвэл зурагтаар баахан далд тухамсарлууга бөмбөгдүүлчихэл яг очиод дэлгүүрт очиод гэл колоо авч уудаг л ахгүй тий. Яг үүнтэй адилхан бид нар төрсэн цагаас аав гэдэг үнийг хин гэж хүлээж авсан. Яг тэр хүнтэйгээ адилхан үнийг сонгож гэрлээд дараа нь энэ асуудалтай ордог. Тэгээд би юунаас олчоо би хичээсэн штэ. Яаж яваад ийм хүнтэй гэрлэж үү гэж хэлдэг. Гэтэл эн чинь далд тухамсар гэдэг зүйл чинь секундын хэд хуваасны хормын дотор болдог зүйл шүү дээ. Тэгэхээр бид нар энийг ойлгож судалж өөрийгөө ялан дийлж цаана ингээд өөрийнхөө энэ муухай зүйлүүдтэйгээ нүүр тулж жинхэнэ хайр энэ дутуу мэдрэмжээ нөхчид тэр жинхэнэ хайр ад жаргалтай гэр бүл гэдэг зүйлийг ярих юм байна. Энийг даван тулж байгаа эмэгтэйчүүдийн нүдэнд ингээд гал асаад сэтгэлд нь ингээд эргчүүлөөтэй болж байгаа илэрхийлж байна. Өчтөр Мартин 8 би хинт минь хүргөөгүй байхад надад маш олон эмэгтэйчүүд багшаа сэтгэлийн амараа мол эргчүүлөө өгсөн талархлаа. Өөрийгөө ингэж байгаагаар харилцуулсан талархлаа гэдэг мессежүүдийг маш их авсан. Тэгээд түнхээр баярлж суужлаа бас ингээд хин нэгний төлөө мэдлэг судлаад ингээд өөртөө байсан асуудлуудыг шийдээд хин нэгэнд тусалж болд юм байна. Амьдралд нь ингээд мөрөөдөл оч асахыг хардсан юм байна. Өнөөдөр миний шав 60 гарсан эмэгтэй байна. Тэр шав маань одоо насан туршдаа би хуульчаар сурах гад рөөсөө чатаагүй. Хүүхдүүдээ өсгөөд амьдралын зовлон зүдгөөр зөндөө өвчин зовлон зөндөө юм үзэж өнөөдөр би мөрөөдөлтөй оллоо гэдэг зүйлийг яг нүдэнд нь нулимс сэлгэж жаад надад хэлжсэн. Тэгэхээр би 60 гасан ч гадаадд 70-тай 60 80-тай хүмүүс ингээд их сургууль төгсч болоод байхад би яагаад энэ насныхаа мөрөөдлийг хэлээд хуулийн сургууль сурж болдгоо юм бэ гэдэг зүйлийг хэлжсэн. Тэгээд яагаад болохгүй гэж те насан туршдаа л өөрийгөө хуульч болно гэж мөрөөдчихсэн ч гэсэн ээжүүд бид нэр өөрийгөө золиослоод үр хүүхдийн араас яваад одоо хүртэл үр хүүхдийн араас явсаар л байгаа л та. Нөхрийнхөө гээд өөрийгөө хоёрт тавьчихдаг. Тэгвэл яагаад 60 гарсан ч гэсэн тэр ихтгэл найдварыг тээж чадсанд үнэхээр бахархсан. Би нэр хуульчаар сурнаа. Энэ насны маань нэг мөрөөдөл хуульчаар сурах шүү дээ гэдэг зүйлийг олж хартлаа өөрийгөө хөгжүүлж чадсанд үнэхээр талархаж байна. Тэгэхээр маш олон шавнар байгаа. Тэгээд эндээс 60 гарсан миний ээжээс ахмад насны хүмүүс ингэж өөртөө ихтгэл найдвар асааж байгааг харах үнэхээр бахархалтай байсан. Заримдаа ингэж би нүдэд аралт нь ихсэн ч гэсэн би хичээлдээ заавал сунаа багшаа гэж хамгийн идэвхтэй шавнадаг. Тэгвэл залуу хүмүүс бид нар яагаад мэдлэг ингэж хоригдлуулахтай тийм хойрог байна тий. Магадгүй энэ тэнд дотор усны лайв энэ төр бөөндөө ингэж цовцсон явж байгаа юм аа. Нөгөө Масловын онолоор анхдагч хэрэгцээ хангаагүй тохиолдолтын дээш мэдлэгийн хэрэгцээлийг явахгүй гэдэг онол өгдөг. Тэгвэл бид нар анхдагч хэрэгцээгээ хангаа сэтгэлийн шунлаа ямар ч хувцаар дүүргэсэн сэтгэл дутуу мэдрэмжтэй бол та алмазан байшинд амьдарсан ч гэсэн хоосон хിവэрэ байна. Тэгэхээр эхлээд энэ сэтгэлээ дүүргэх юм бол уулын бусад зүйлэнд хамт дүүрээд явахсан. Тэгэхээр энэ зүйлийг өгж бодож юм. Манайхан бас сан сэтгэлээ хуваалцж болно шүү. Тэгэхээр миний хамгийн хүчтэй ажилдаг хэсэг би нөгөө гэр бүлийн урлагаар сэтгэл засдаг хүний хувьд энэ маш их өвдөлт рүү орж ажилладаг хүмүүсийн зовлон жаргал бүх зүйлийг сонсож байна. Тэгэхээр ингээд хүүхнүүд залуучууд ер нь октод бид нар ямар ширүүн нийгэмд яаж амьдарч юм бэ те хүчрхийлэл гэдэг зүйлийг багаасаа мэдэрдэг юм. Зүгээр гудмаар гоё хувцастай явж явдаг нас те гоё хувцастай явахаар ингээд хүнд өдүүлэх гэдэг би аль нэг хэсэгт хүрэх энэ яг хэвийн зүйл мэтэ ойлгоцсон. Тэгээ нөх хөвгүүд амир тэр октодыгаа ингээд дээрлэхснэг айгу баатарлаг зүйл мэт ярьдаг тийм үе байлаа л да. Тэгэхээр энэ үе маань тэр хөвгүүд хаанаас гарч ирсэн бэ? Гэр бүлийн хүчрхийлэлтэй холбоотойгоор өөртөө итгэлгүй нарцист эмэгтэй болсон залуучууд тийм үйлдэл хийгээд байна. Тэгэхээр бид нар өөртөө энэ сэтгэлээ зарч өөртөө энэ хүчрхэг октодыг сэтгэл дотроо бүрэн бүтэн октодыг аваачгүй бол дахиад ингээд гэр бүл салттай энэ зүйлүүдийг дахиад өвлүүлж өгөх гээд байна. Тэгэхээр энэний эсрэг тэмцээд чадах ятгаараа бүх зүйлийг судалж байна. Тэгэхээр сүүлийн үед татны харилцаа гэдэг зүйлийг судрынх нь хүрээнд бүр цааш нь гүнзгийрүүлэн судалж байгаа юм л да. Тэгэхээр яагаад гэвэл гэр бүлийн харилцаа гэдэг зүйл чинь бүхлэгт 90% нь энэ зүйлээс болоод байна. Тэгэхээр энэ дутуу мэдрэмж, сөрөг мэдрэмж гэдэг зүйл чинь бид нар бага насандаа эрэгтэй хүнээс ямар сөрөг мэдрэмж авсан тэрийг ингээд таарлцсан эр хүн болгоноос цаашлал бүр нөхрөөсөө аваад байна. Тэгэд өөрөө аваад дуусган жаах эргүүлээд охиндоо өгөөд байна. Тэгэхээр энийг таслан зогсоё. Өөр дээр ингэ зогсооч. Тэгээ сөрөг мэдрэмжтэйг ажиллаад эерэг болгоч. Тэгжиж ирээдүйд хүүхдээ нэг ад жаргалтай амьдруулна гэдгийг ярих юм бол өнөөдөр ингээд чихэр боо гахдаг хэрэгцээнүүдийг хангаад бид нар хүүхдүүдэд ад жаргалтай гэж эндүрдэг. Сайхан ээж аав нь эмч хүмүүс хүүхдүүдэд хоолтой байлгалаа гэж яваад гэтэл нөгөө ээж аав нь их ажилтаа учраас хүүхд нь нийгэмд юу тарьдаг вүлээ. Энэ зүйлийг ерөөсөө бид нар бодолцдоггүй. Сэтгэлийн хэрэгцээ, дутуу мэдрэмж гэдэг зүйлийг ерөөсөө судалдаггүй. Сэтгэл гэдэг зүйлийг
харагдахгүй болохоор даанч жоохнор үнэлгийн да. Тэгтэл энэ зүйл чинь хамгийн хүчтэй зүйл. Сэтгэл гэдэг зүйл биднийг мөнгөтэй болгох, жаргалтай болгох, хэнийг нь хайрлагдах, цаашлал нөгөө л нэг мөрөөдлийн диваажин шиг зүйл чинь бүгд сэтгэл гэдэг зүйл дотор байдаг. Гэтэл таны сэтгэл дотор юм хар, бушлагдсан, ялзарсан зүйл байгаа тохиолдолд амьдралаас яг л тийм зүйлүүдийг татсаар юм хар бараан амьдрал донд амьдраад байна л да. Бид нар сэтгэлийн гэмтэлтэй үедээ нэг хар киноныг мэддэг те. Яг тэр кино шиг ертөнцийг хараад багтаа хайрлагдаж өсөөгүй ингээ багтаа эр хүнээс гэмтэл авцсан октод маань ирээдүйд хинт ч итгэж чадахгүй хороо ертөнцийг нэг юм жадтай аимшиг хар кино шиг бодоод байна л да. Гэтэл бидэнд маш олон өнгө байгаа, солонгонд 7 өнгө байгаа. Энэ өнгийг харж чадгаараа бид нар хайр гэдэг зүйлийг жинхнээс нь ойлгоод байна. Нөгөө талаараа хайр гэдэг зүйлийг бид нар маш буруугаар ойлгодог зүйл нь эмэгтэй хүн бардан байх хэрэгтэй зөвхөн авахын төлөө төрсөн юм аа. Бид нар чинь сайхан амьд гэж хэлээд идэг. Гэтэл бид нар дандаа авахын төлөө хүн шунаж дурлаад байвал энэ бол эсэргээрээ бид нар өрөнд орж идэг. Хүнээс хэр зэрэг хайрыг авахгүй шунан тэр чигтээ өрөнд орж идэг шүү гэдэг. Авахын төлөө шунлахээс илүү өгөхийн төлөө байдаг юм байна гэдэг ухаарад ойлгоод ингээд хүмүүст ингээд ойлгуулад явж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг уул нь бид нар нөгөө ээж аваасаа хайр аваагүй болохоор бид нар хин нэг хайрлахгүй байна. Хороо дэлхий дээр намайг хинч хайрлаж чадахгүй ингэж гоншгонж амьдардаг. Гэтэл бидний дотор хайр гэдэг зүйл угаасаа байдаг. Бид нар ингээд анханасаа хайрын урсгалаар гараад ирчихсэн хүн төрлөختөн шүү дээ. Тэгэхээр энэ талаар нэг бодоод үзээрэй. Хайр гэдэг зүйлийг материалын зүйлээр хэмжээд байна. Дээрэс нь эсвэл өгөх авахын шунлаар хэмжээд байна. Магадгүй ч тэр мартаар баярлаагүй эмэгтэйчүүд гуниглаа сууж байгаа бол өгөхийн төлөө авахын төлөө нэг мартаар гэрчсэний төлөө хайр гэдэг зүйл байдаггүй. Тэгэхээр яг энэ зүйлийн талаар бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр мэдрэмжтэй мэдрэмжгүй ямар ч нөхөртэй бай тэр ээж аваасаа мэддэг хэлээрээ л тантай ярилцаж байгаа шүү. Нэг айлын жижигхэн хүүл тантай ярилцаад байгаа болохоос биш. Огт мэдхгүй зүйлийг хүнээс нэхнэ гэдэг нь тэр хүнд байхгүй зүйлийг хүсэж байгаа дээг адилхан байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг тэгэд ингэдэг хүнийг сургаад аавна, хүмүүжүүлээд аавна, эр хүн болгоод аавна гэж яриад идэг. Тийм зүйл байдгүй л дээ. Яагаад гэвэл та хин нөхрийгөө өөрчлөхийг хүсэл өстой бараг л баатарлаг эмэгтэй болоод өстой Wonder Woman гарч ирэл бараг л ташуурдаал нөхрөө өөрийн хүссэн эр хүн болгож болно. Гэхдээ тэр эр хүн хизээч таныг яг жинхэнэ зүрх сэтгэлтэй хайрладаг тийм эрх чөлөөтэй таны хажууд байж чадахгүй байхгүй юу? Яагаад эрх чөлөөтэй байж чадахгүй гэж та зөвхөн тэр хүнийг ингэж заазраар ингээд зүсээ тайцсан юм шиг. Тэснэ ингээд чи намайг тийх ёстой, мартаар баярлуулах ёстой, хүүхдээ харах ёстой, ингэх ёстой ингээд хүлдэг, хүлээсэнд оруулж хайдаг. Тэснэрээ дараа нь юу гэдэг вэ? Миний хүссэн нөгөө анх татгцсан эр хүн биш болчлоо гэдэг тайлбар хэлдэг. Тэгвэл энэ дээр нэг бодолцоод үзээрэй. Эмэгтэйчүүд бид нар чинь шуналтай бүх юм дээр шуналтай. Ахын төлөө төрчих юм шиг байдаг. Хүүхд гаргасан ч гэдэг хүний хүүхд гаргасан юм шиг амьдардаг. Одоо намайг жирэмсэн болгочод энэ ингэж хандж байна. Намайг ингээ хүүхдийн гаргачаад ахад ингэж хандж байгаа гэж хохирчин сэтгэлээр хандахтай яасан их дуртай юм бэ те. Гэтэл бид нар бас өөртөө хүүхдийг гаргаж идэг. Тэгээ хажууд нь бас хүний хүүхд гэдэг зүйл хүрээд ирсэн мэн штэ те. Нэг л айлын нэг л хүүл байгаа штэ те. Тэр зүйлийг хүлээгээд авчих юм бол заавал нэг аим савгаа муугаа гэж өгүүлэхээс төрөнд нөхрийнхөө бүх өөг харж хүмжлэхээс өөрийгөө хамгийн түрүүнд ад жаргалгүй юм битэж өрөвдөж суугаасаа түрүүнд бид нар эхлээд нэг бас л нэг гимтчихсэн л хүүхэд байгаа дөө аав гэж нь бас яаж тэр хүүхдийг гимтээсэн бол доо гэдэг талаас нь харчих юм бол өөрийнхөө амар амгалан амьдрах юмсан тий. Дээрэс нь нөхрөө танин мэдхээс өмнө өөрийнхөө бүх гимтлийг танин мэдчихвэл шиг амар байна. Би яагаад ингэж нөхртөө итгэж чадахгүй байна. Би яагаад айгаад энэ эрэгтэй хүнээс айгаад энэ гэдэг мэдрэмжээ таньчих юм бол ингээ бүлийн дотны харилцаа энэ бүх харилцаан дээр асуудал арай л зэгцрэл хөнгөрөөд ирж байгаа юм л. Тэгээ над дээр 8 жил болсон, 10 жил болсон, 40 жил болсон зөндөө усад ирж ин л. Тэгээд 40 жил болохдоо би хантайгаа ингэж ойлголцоогүй. Энэ насны гомдол яас их юм бэ гэдэг. Эмэгтэйчүүд бид нар чи гомдохдоо маш их дуртай л нэг үгэнд гомдно, нэг үйлдэлд гомдно, дутуу сонсож гомдно, дургу өрөөл гомдно гэх. Гэхдээ энэ бүгдийн гомдлын хариуд хэн гэмтдэг вэ гэвэл бид нар өөртөө л гэмдээд энэ сөрөг мэдрэмжийг өөртөө үлдээдэг. Тэснээрээ дараа нь яадаг асуудал бүр гүнзгийрдэг. Сэтгэл зүйн асуудал, гэмтсэн хүн дахиад гэмтээд, гэмтсэн ээж хүүхдээ гэмтээд, гэмтсэн аав хүүхдээ гэмтээд гэмшлэгээр бид нар ганцхан өөртөө гэмтээдгүй юм да. Ер нь дандаа л хүүхд рүүгээ орчихсон байдаг. Тэгээд тийм учраас хүүхдүүд нэрэл хүүхдийн төлөө сайн сайхны төлөө талбар дээр жигсахаас өмнө өнөөдөр гэртээ хүүхдийг гэмтээж гинүү гэдэг өөрийгөө анцаараад үзвэл бид нар маш олон гэмтлийг үүсгэсэн байдаг л да. Нөхрийн аав нь хардаж гэмтэн, ээж нь хардаж гэмтэн гэд ирээдүйд гэр бүлийн дотны харилцааных нь асуудлыг өнөөдөр буушилчихсан байдаг. Тэгэхээр ямар бол эмэгтэйчүүд нөхөртөөгөө дотны харилцааны асуудалтай 7 хоногт нэг сардаа нэг энэ үйлдэлийг хийдэг вэ. Тэгээ би ерөөсө хөрцөө нөхрөө бараг хүсдэггүй гэдэг тайлбарыг маш олон эмэгтэйчүүд хэлдэг.
Тэгээ сайн ажиллах юм бол бага насандаа эрэгтэй хүнээс хайцыг авсан байдаг. Тэгээ нөхөртөө энэ үйл явдлаа хийхээрээ яг тэр мэдрэмж рүүгээ орсон байдаг. Тэгэхээр бага насаа зүйл мартцсан гэж өөрийгөө тайтгаруулдаг боловч хизээч бид сөрөг мэдрэмжнийхээ үйл явдлыг мартаагүй байдаг шүү. Энийг буцааж ухаж гаргаж ирж болдог шүү гэдэг зүйлийг дахин хэлье. Тэгэхээр танд сөрөг мэдрэмж байгаа бол танин мэдж гаргаж ир. Тэгжиж түнтэйгээ ажиллаж иж тэр сэтгэлийн амгалан одоо нэг эрхчлөө гэдэг зүйлийг ярьдаг. Сэтгэлийн эрхчлөөнд төрөөг санхүүгийн эрхчлөөнд төрнө гэж өрөөсөө байхгүй. Тэгэхээр бид нэр санхүүгийн эрхчлөөнд орно гэж зөндөөл мөнгөтэй ном уншдаг юм л да. Мөнгөний талаар санхүүгийн талаар сургалтын зөндөө суудаг л. Гэтэл энэ бүхний үндэс чинь бүгд сэтгэл зүй. Сэтгэл гэдэг зүйл таны бүх юмны үндэс. Тэгээ дээрэс нь өнөөдрийн ярих байгаа сэдв сөрөг мэдрэмжийн хүрээнд дотн харилцаа энэ секс гэдэг зүйлийн талаар ярих байгаа зүйл нь бидний энерги ухамсар өөрийгөө танин мэдэх зүйл энэ энерги сексийн энерги гэдэг зүйл биднийг яаж тэтгэдгийг гэдэг талаар жоохон зүйлийг хүргэхэд бид нар гаднаас хайж байгаа бүх зүйл дотор байдаг. Өөрийгөө танин мэдэн та үнэхээр юу хүсэж байгаа хаана сэрэл мэдрэмж чинь байна гэдгээс эхлээд та өөрийгөө танин мэдсэн гэж хэлж болно. Гэтэл өөрийнхөө энэ мэдрэмжийг таниагүй байж нөхөр дутуу байна, нөхөр болохгүй байна, нөхөр таалагдахгүй байна. Энэ өстө хөлдөвчтэй гэж хэлхээс өмнө өөрийнхөө мэдрэмжийг таньж мэдүүл яадаг. Таны гар төрд юм уу, хүзүүн төрд юм уу? Аль эргэтэнд юу болоод байна, юу хүсэж байна гэж бие махбод юу хүсэж байгаа мэдэрсний дараа сэтгэл зүрх юу хүсэж байна гэдгийг мэдэх байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө хитэн солонгос драма нэг сарнаа барьдаг Америк кино үзчихэд тэндээс мэдрэмж хуурамч мэдрэмж авчаад тэрийг энэ тэндээс хайгаад яваад байна да. Ядж тэл тэр кинонууд 70 хамсар хит шингэтлээ солонгос нэг драма ичингүрдэг охтуудын киног үзсэн юм бэ те. Цаад урсгалаараа энэ таны энэ энергийг бөхөх гэж хийсэн ч болно шүү дээ тий. Тэр кинон дээр дандаа бараг хацран дээр нүсэл кино дуусдаг үстэй тий. Тэгэхээр эн чинь энэ бүхэр цаахаараа 70 хамсарт ингээд ичингүүрэн бай гэдэг мессеж өгөөд нь шүү дээ. Тэгэхээр дууны клипэн дээр ч бараг л ариун охтууд гэж яриад байдаг. Гэтэл энэ нөгөө талтаа бас эмзэглэлийг үүсгэдэг шүү дээ. Нэгэн тал гэр бүлийн харилцаанд ороо нэгэн тал ийм зүйл болцсон эмэгтэйчүүд маань эндээс дутуу мэдрэмжийг аваад идэг. Нэрэл энэ нөгөө анх яаж байгаа охтууд гоё юм да бид нар ч одоо өнгөрсөндөө гэдэг мессежийг бас аваад идэг. Гэтэл та 70 хамсартай хэдэн удаа тийм кино үзэн тийм дутуу мэдрэмжийг бас дотроо аваад л ах штэ. Тэгэхээр түүнийг бид нар анзаарахгүй зүгээр нэг кино үзэл яаста хөрх ох юм аа бараг л ингээл юм юм гэж бодоод идэг. Гэтэл бид нар чинь бүгд л алдаатай, бүгд л оноотой зуралдаж ингэж явж л байгаа л хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр энэ мэдрэмжтэйгээ ажиллая. Бид нар ямар ч байсан өөртөө ихтэй бий. Одоо тэгвэл тэр гадаадын оддууч байна, Монголын оддууч байна. Хэд сална уу, нийлнэ үү, ер нь хэдэн ч хүн байна уу. Тэд нар өөрийнхөө үн цэнийг мэддэг учраас хизээч ингэж яралдаа ортлоо өөрийгөө муухайгаар бодохгүй улам асч гэрэлтэж яваа шүү дээ. Тэгэхээр бидний хийж чадах зүйл өөрийнхөө мэдрэмжийг өөрчлөх. Тэгээд дээрээс нь сэтгэлээ засгал байгаа байхгүй. За тэгэхээр 30 хоногийн турш яг 20 дасгалаар бүр цаашлуулаа өөрийгөө танин мэдэх нь мессежүүдээр бүр гүнзгий шатанда судлах сургалтыг зарлаад өнөөдөр бүртгэл маань хаагдж байгаа юм. Тэгэхээр энэ сургалтанд орж ирээд бүхэл бүтэн 50000 жилийн турш маш олон гэр бүлд дорн дахинд тэг өрн дахинд дэлгэрч ингэ тесрэлт үүсгэжсэн зүйлүүдийг нууц зүйлүүдийг хуваалцах сургалтанда урах гад ингээ лайв хийсэн. Тэгээ өнөөдөр яагаад ингэж орой лайв хийсэн бэхээр өнөөдөр нэг шинэ хүн мэдлэх гээд байна. Тэгээд тэр шинэ хүнийг мэдлэх хугацаанд хүлээж авах хугацаанд лайв хийж одоо ороод ирсэн. Тэгэхээр яг ийм сэдвийг бараг шүн ярьсан дээр багтай гэдэг. За тэгээд ингээд бүгдэнд намжилт төсөө өөрийгөө танин мэдэрээ, өөрийгөө мэдэрч сураарай, мэдрэмжээ ажиглаж сураарай. Өнөөдрийн таны мэдэрж байгаа мэдрэмж гэдэг зүйл чинь өнгөрсөн цаг дээр авсан мэдрэмж чинь дахин гарч ирж байгаа болохоос ш өнөөдөр хин нэгнийг буруутгах огт шаардлага байхгүй шүү. Магадгүй өчтөр Мартин цэцэг аваагүй уйлаа сууж байгаа юмхтэйгээ бол тэр мэдрэмж чинь бага наснд ч үүссэн мэдрэмж шүү. Тэрнээс өнөөдрийн тэр хүнд буруу өгөх хэрэг байхгүй. Бусдаас буруу өгнө гэдэг маань өөрийгөө булшилсан л хэлбэр шүү дээ. Яг бол бид нар бусдыг буруутгах тусмаа өөрийгөө өмөрч эхэлдэг. Өөрийгөө өмөрөх тусмаа бид нар өөрийгөө өрөвддөг. Өөрийгөө өрөвдөхөөр юм орж үйлдэг. Тэгээд нэг автобус нэг клипэнд өөлөд явж байдаг солонгос хүүхнүүд шиг болоод идэг. Гэтэл бид нар өөрийгөө өрөвдөх тусмаа өөрийнхөө нөөц боломж, хүч, сэтгэлгээ гэдэг зүйлээ дахиад блоклоод өөрийгөө бүр жижигхэн амтан болгочдөг. Тэгснээр юу хүсэл мөрөөдөл хэд хоногийн ямар зугаад. Тэгэд ийм зүйлийг хэдүүлээ хийхэ болцгоё. Сэтгэл хөдлөлийнхөө давлгаа нэгэд маш хүчтэй унцгаа болийг. Тэгэхээр энэ зүйлийг ажиллах нэг амархан асуудал ерөөсөй байдгүй л дээ. Сөрөг мэдрэмж рүү ажиллана гэдэг нь буцаал нөгөө нэг хогийн дурсамж руугаа орно л доо. Яг нөгөө бага наснд авч исэн, айжсэн тэр сөрөг мэдрэмж рүүгээ орхоос үр харахгүй болдог. Гэтэ тэрэнд орж иж бид нар хатаг гэдэг зүйлийг энэ зүйлийг буглааг ингэж хуу татчих ижил цэвэрлдэг. Тэгэхээр яг энэ мэдрэмж рүү очих зоригтой байж бид нар өөрийгөө ингэж өөрчлөх байхгүй.
Тэгэхээр наан худлагаас илээл би өстө мундаг гэж орилоод ерөөсөө өөрөө хөрслөн гэж байхгүй л те. Тэр энэ зүйлүүдийг бас хуваалцах гэсэн юм аа. За тэгээд бүгдээрээ оройг сайхан өнгөрүүлээрээ сэтгэлийн гэмтэл гэдэг зүйлээрээ тавьж явуулаарай. Зөндөө гарч ирдэг. Бид нар өөрөөсөө марцсан гэж зөндөө нуудаг. Гэхдээ тэр бүх зүйлүүд хэзээ ч яваагүй байдаг. Хэзээ ч мартаагүй байдаг. Зүгээр л бид нар даалдах хүнсрага файлд бодлогоосаа хадгалаад өөрөөсөө мартцсан гэдэг зүйл хэлж идэг. Гэтэл тэнд маш олон амар юмнууд гарч ирдэг. Гэхдээ дараа нь даван тосны дараагаар ямар гоё эрх чөлөөтэй, ямар гоё аз жаргалыг мэдэрч, ямар гоё амар амгалан хөнгөн мэдрэмж, өөрийгөө яг жинхэнэ эмэгтэй хүн гэдэг мэдрэмжийг авдаг гэдэг талаар хуваалцах гэсэн юм аа. За тэгэхээр энэ блог ингээд өндөрлж байна. Бүгдээрээ сайхан марцгаагаарай. Одоо шүн болж байгаа юм шүү дээ. Эртхэн унтцгаая да тий. Тэгэхээр би яг шинэ хүнээ хүлээж байгаа л унтана да. За баяртай.